Shalom. За өглөөний мэнд бүгдээрээ сайн байна уу? Thank you for having us here. We're really grateful that бидний ийм халуун дотноор бүгдээ авсан та нартай баярлалаа. the Lord gave us the opportunity to be in Mongolia. Бурхан бидэнд Монгол байхтай энэ өдөр хоногуудыг зөвшөөрсөн байна. Again, just to repeat, my name is Tahira and Дахиад давтаад их миний нэрээ Tahira гэдэг. I'm a local staff in the church in our Би Филиппинээр нутгийн чуулгаанда бүтэн цагийн ажилтнаар үйлчлэгээ. It's been 5 days now that we have landed here in the beautiful land of the eternal blue sky. Мөнхөний тэр үргэлжлдэг тэмцэхэр тэнгэртэй гайхамшигтай оронд ирсэндээ баяртай байна гэж. We really felt the warmth of the family here. It's like we went to another home. Тэгээд таны гайхамшигтай мэдлэгээр те халуун дотны ухтлыг мэдрэхтэй бид яг өөр нэг гэртээ ирсэн юм шиг тийм сайхан байна. It's the second time that you did the song for us. Every time you do that, we get teary-eyed. Хөртэй сайн танаас мэдэр зориулж гисэн дуу сонсоод тэгээд аль хэдийн нулимс урсан тийм сайхан халуун мэдрэмжийг авсан байна. That's why I want to take this time to honor our pastoral team here in Ian, Mongolia. За би энэ цагт болохоор Every Nation Монгол чуулганы пастор удирдагчдын багийн хүндлэмээр led by Pastor Aldi. We want to send our thank you and gratitude. You know what? For the past 5 days, we've been trying to have our Mongolian names as well. За бид нар өнгөрсөн 5 өдөр яасан бэ гэхээр бид нар Монгол нэртэй болохыг болж ицсэн байгаа. Монгол нэрийг. For example, one of my teammates is named Bata. Bata гэдэг Монгол нэрийг авсан байгаа. Yeah, say hi to Bata. Bata. Hi гэж хэлбэр. Morning Bata гэж нэрсэн юм байна. Because he is strong. Яг л тэр маш хүчтэй. So we want to find our names according to our personality or according to our character. Ягаад бид нар ийм Монгол нэрийг авсан бэ? Бид нар өөрсдөө нөгөө доторх зан чанар дүр төрхөөр авах гэсэн байна. My name is Tahira. It means purity in Arabic. Миний нэр Tahira энэ болохоор юу гэсэн үг вэ? Цэвэр ариун байдал гэсэн утгатай. It's Arabic because I'm half Pakistani. Pakistanаас тэ Pakistan. Yeah. In Mongolian, purity means Aruna. Aruna. Hi, I'm Aruna. So this Sunday, the person that we're going to talk about has a name which literally means sorrowful or sorrow maker. За өнөөдөр бид нар юу үзэх вэ гэхээр Библиэлд гардаг гашууртэй гэж тэ зовлонт гэдэг нэртэй нэг хүний талаар үзэх байгаа. I'll do my best to make this a short preaching so that you will understand, and I understand that there's a translation. So I will not keep this too long. We will be there. Let's try to see what we can learn from the prayer that we will see today from the scripture. And what's the role of prayer in our intimacy with Christ? Есүс Христээр тослогдсон тэрхүү залбирал нь ямар байд юм бэ те? Гэдэг талаар үзэх байна. Prayer is like breathing in the physical world. Залбирал бол яг бидний яг бие махбодын нэг үр амьсгалтай яг адилхан байна. Can you try to hold your breath for 5 seconds? Та нар яг залбирахгүйгээр амьсгалгүйгээр 5 секунд байгаад үзтээ ингээд тавнаа дараа. Тийм боломж байгаа. We run out of breath. So when you do not breathe, when you do not pray, бид нар яг амьсгалгүйгээр байж чадхуутай адилхан бид нар залбирахгүйгээр байх боломжгүй юм аа. The same thing happens in our body when we do not breathe. Хэрэг амьсгалгүйгээр ингээд байх юм бол бидний бүхэл бие ажиллахгүй шүү дээ. We gasp for air and we long for oxygen. Бид яагаад гэвэл бидний бие махбод болохоор хүчтэй хүчийг авах шаардлагатай учраас. So praying is like breathing. Залбирч байна гэдэг нь яасан гэхээр юутай адилхан вэ бид нар
ёсолж байгаатай адилхан юм аа. Let's go to our text today from 1 Chronicles. Can I ask everyone to stand up so that we can Бүгдээ read хамтдаа the болсон word together? өнөөдрийн ишлэлийг хамтдаа чанга дугаарлууд уншицгаая. Өдрөө нэгдүгээр шаштай дөрөвдүгээр бүлэг It's from 1 Chronicles chapter 4 verses 9 to 11. 9-10 11 11 I will read first in English. Тэгэхээр нам нань санашмаа. Дараа нь тэр Jebus was more honorable than his brothers, and his mother called him his name Jebus, saying, "Because I bore him in pain." Jebus called upon the name of Israel, the God of Israel, saying, "Oh, that you would bless me and enlarge my border, and that your hand might be with me, and that you would keep me from harm, so that it might not bring me pain." And God granted what he asked. бүгдээ монголоор уншицгаая. Ябэд өөрийн ах дүүсээс илүүгээр хүндлэгдсэн бөгөөд ээж түүнийг Ябэд гэж нэрлэхдээ. Учир нь би түүнийг зовлонгоор зүрүүсэн юм хэмээжээ. Ябэд Израилийн бурханд хандан. Өө та намайг яваад өрөөх болтугай. Хит Израилийн минь өргөсөж таны мутаг галзай хам байж. Та намайг гайхамшиг өвчин зовлонгоос хамгаалаач гэж хүссэн бөгөөд бурхан түүний хүслийг гүйцэлдүүлж өгчээ. Амен. Amen. Let's pray. Хамтдаа залбирцгаая. Lord, thank you for the wonderful day that you have made. Эзэмнээ биднэрт гайхамшигтай нэг өдрийг зөвшөөрч өгсөн төлөө талархаж байна. Thank you for the privilege of worshiping together as one Эзэмнээ family. эзэм таны дотор эзэмнээ нэгэн гэрбэр бас ахын We ask- таныг магтах өдрийг зөвшөөрсөн баярлалаа. We ask the power of the Holy Spirit Эзэмнээ та ариун сүнс болон өөрийн хүч чадлыг болгож өгөөрэй. that you may reveal to us your message this Sunday. Эзэмнээ энэ өдөр энэ бүтэн сая өдөр та бидэнд өөрийнхөө үгийг илчилж өгөөрэй гэж залбирч байна. We want to receive from you today, God. Эзэмнээ үнэхээр би танаас өнөөдөр үгийг илч авах хүсэж байна Иесус. Give us humility Эзэмнээ та бидний зүрхийг дараа болгож өгөөрэй. to accept the things that we have to learn. Эзэмнээ үнэхээр бидний сургастай зүйлийг эзэн тавс өгөөрэй гэж. We want to glorify you, Эзэмнээ би Lord, танд алтрыг өгч байна. through your word. Эзэн өөрийн таны үгээр In the name of Christ we pray. Иесусийн нэрээр залбирч байна. Amen and amen. Thank you. Did you know that the prayer of Jabez was only mentioned once in the entire Bible, even his character? Ябэд болохоор яасан бэ? Бүхэл Библи ганцхан удаа дурдсан нэг юм баатар байгаа. It's very rare that a Маш Bible богино. character will just be mentioned once in the entire book. Тэгээд Библиэр ганцхан удаа яг тийм дурдсан нэг хүн. He was given a 4-verse lot compared to his relatives, whose names were mentioned 4 to 12 names per verse. Яа. Түүний тухай яасан бэ гэхээр дөрвөн ишлэлд өрдөө дурдсан байгаа. Харин түүний ах トゥ хамаатан садны тухай яасан бэ гэхээр 4-өөс 12 дугаар ишлүүдэд тэг бүгдэнд ингээд дурдсан байгаа. Тэний тэр 4-өөс нэг ишлэлдээ 4-өөс 12 удаа ах トゥ хамаатан садны нэрийг дурдсан байна. It's like when you are walking in the street and then you saw a very shiny stone and you didn't know where it came from. Энэ юу тайлбар та нар гадаа ингээд алхаж явхад яасан бэ гэхээр нэгэн маш үзэсгэлэнтэй тэг ялтхан чулуу олж харсантай адилхан. It catches your attention, but then you kept on walking. Тэрийг олж харсан тэгээд цааш нь өргөж явсан. Яг That's like- зөвлөж болох юм тийм. That is like the prayer of Jabez in Яагаад гэхээр тийм энэ хэсгийг болохоор тийм. the book of Chronicles. Нэгдүгээр шаштрал номны тийм Ябэзийн залбирал гэж нэрлэгдсэнээр алдартай. So just to give you a quick background, 1st and 2nd Chronicles би маш товчхон юу гэх юм бол хоёрдугаар шаштрал it includes many lists of genealogies. маш урт удаан үргэлжилсэн ургийн бичгээр бичигдсэн байна. Most of its content, but not everything, covers the same ones found in Samuel and the Kings. Бас Самуэль ном, хаадын дээд номнууд дээр бас яг ургийн бичиг ингэж бичигдсэн байна. Маш уртаар. This title translates as the book of the things left out. Энэ ямар гэсэн үг вэ? Ургийн бичүүд явж байгаа гинтэг алгасаад нэг чухал зүйл ороод ирчихсэн тийм нэг хэсэг байна. The author emphasizes God's faithfulness through the generations. Тэгээд бид нар энэ ургийн бичгээс юу харах вэ гэхээр бурхан үеэс үед дамжаад ямар итгэмжтэй байсныг харж байна. As the name of their descendants were mentioned, and the promise of God with David as well. Тэр үр удмуудад
боломжит байдлаа харуулсан тийм хэдийг бид нар харж болно. So if you will see in your Bible in 1 Chronicles chapter 4 verses 1 to 8, it's all genealogies and then the prayer of Jabez and the Бид genealogies. шашны 4-р бүлгийг харах юм бол тийм 1-ээс 8 хүртэлтэй бүгдээрээ яг тэрний удам тэр гэж ингэж явж байгаа. 9-өөс 10 дугаар шил хүртэл байгаа Ябезийн залбир тэгвэл үргэлжлээд ургийн бичиг. So the Bible гайхамшигтай шүү. the Bible gave us only 3 information about Jabez. За Ябезийн талаар тэр 3 зүйлийг өгсөн байгаа. Библиэлд 3 мэдээлэл өгсөн байгаа. First, Jabez was a descendant of Judah. За нэгдүгээр нь болохоор Юда бол Юдагийн өөр удам, Юда бүлгийн Юда овгийн. Yeah. Second is that he's an honorable man. Тэр бас хүндлэгдсэн бас нэр хүндтэй хүн байна. And third, his mother named him Jabez because he bore him in pain. Тэгээ Ябезийн нэрний утга нь болохоор ой башуу өвчин зовлон гэх юм уу тийм сором мэтэр гэсэн утгатай тийм. I believe that түүний ээж нь өвдөж төрүүлсэн учраас. I believe that God has a purpose why He allotted for 3 verses regarding Jabez. За энэ хэсгийг 3 ишлэлээр дамжуулаад Ябезийн талаар бид мэдэх боломжтой юм аа. Let's take our time to learn from the verses piece by piece. За хэдүүлээ бүгдээ яг хэсэгчлэн яг судлыг харъя. First Нэгдүгürt нь is the prayer of blessing. залбир ерөөлийн залбирал тийм. Jabez said that, "Oh, that you would bless me Эзэн та намайг үнэхээр өрөөх болтугай. and enlarge my borders." So let's focus first on the blessing. Тэгээ ихнийх нь анхаарал онцлог харах үзэсгэлэн болохоор blessing ерөөл байгаа. So in the first part of Jabez's prayer, he acknowledges that God is the source of all blessings. Тэгээд энэс юг харж болохоор эзэн та намайг үнэхээр өрөөх болтугай гэдэг болохоор Ябез юг мэдчихсэн бэхээр бүх ерөөлүүдийн их сурвалж нь бурхан юм а гэдэг мэдчихсэн байна. James chapter 1 verse 17 affirms this. Тэгээд Яков 1:17 дээр үүнийг баталсан ба ямар юм бэ? Every good gift and every perfect gift is from above, coming down from the Father of lights, with whom there is no variation or shadow due to change. Яков 1:17 дээр өгсөн бэхээр бүх сайн бэлгүүд нь бүх төгс бэлгүүд нь дээрээс гэлүүд эцгээс ирдэг бөгөөд түүнд ямар нэг өөрчлөлтгүй бас өөрчлөгдөх сүтэр үгүй гэсэн байна. But what comes to your mind when you hear the word blessing? Та бид нар тийм яг ерөөл гэж сонсохоор бидний дотор юу бодогддог вэ тийм? You can just shout it. Тийм танаас хуваалцж болох юм тийм? Even in Mongolian. Монголоор хийж болно уу? There. Oh, I didn't even. Health. Choose. Alright. But I just want to emphasize that blessing is not just material things. Тэгээ би юу онцлмаар тэр ерөөл гэдэг нь зөвхөн материалын зүйлс биш шүү гэдэг онцлмаар материалын зүйл мөн зөвхөн тэр биш ээ тэр бол зааж болох уу? It's also the things that we see beyond that is physical. Тэгээ би махад дээр ч гэсэн бид нар ерөөлийг олж харж болох юм. It's like the blessing of good health, of healing, strength, эрүүлмэнт тийм fruitfulness, etc. Бүгд ерөөлөд юм аа. But in asking for a specific blessing, ямар нэгэн тодорхой ерөөлийг бид нар хүсэхтэй. the Lord looks at the motives of our heart. Бод юусаа. Бурхан бид хүсэхтэй юу харах хэрэгтэй вэ? Ямар шалтгаанаар түүнээс хүсэж байгаа харах хэрэгтэй. Бид нар өөрсдөө дотоод хандлага харах хэрэгтэй. It's important to Him why you're asking that blessing. Яагаад энэ ерөөл танд хэрэгтэй байгаа, яаж чухал байгаа гэдэг тэр шалтгаан шалтгаанаар бид олж харах хэрэгтэй. For example, you ask God to bless you a good paying job because you want to provide for your family. Жишээ нь та нар маш сайн ажилтай, маш сайн цалинтай ажилтай болохыг хүссэн байж болох юм. Гэтэ I believe that ягаад гэвэл тэр гэр бүлээ хангах хэрэгцээтэй байгаа учраас is pleased with that because He values family. би итгэж чинь юу гэж итгэж чинь гэхээр бурхан энэ залбирал манд хаалгана гэж итгэж чинь. Ягаад гэвэл гэр бүлийн бурхан үнэтэй тооцдог учраас. But if you ask for a brand new car just to impress your friends, Хэрвээ та маш сүүлийн үеийн загварын шинэ брендийн
машиныг хүссэн байлаа гэж бодъё те. Тэр нь яагаад гэвэл та нэг найздаа сэтгэл төрүүлгээл те айгуу гой хагдах те тийм хандлагатай хүссэн бол then pride will be built up in you тэгээд and бидний it's not дотор glorified. энэ дотор юу үүсч идэг вэ? Бадамл үүсч идэг байгаа. Тэгээд энэ залбирлыг бурхан таалдаг. Гэхдээ бурхан алдрыг өргөдөггүй залбирал байгаа. Church, we can ask for any blessing that we want. Бид нар ямар ч өрөөлийг бурханаас хүсч болно. Өрөөлийг хүсч болно. You can ask for the big things or the small things. Том зүйлийг, жижиг зүйлийг хүсч болно. Алийг хийж хүсч болно. Ask for whatever according to your faith. Яг л таны итгэлийнхаа дагуу бид нар юу ч хүсч болно түүнээс. Just make sure that your heart desires that blessing out of good motives. Харин бид нар юугаар шалгах хэрэгтэй вэ гэхээр энэ залбирал маань миний дотроос зөв хандлагаар гарч ийн үү гэдгийг бид нар тодорхой үргэлж шалгаж авах хэрэгтэй. Do not ask blessing from God just for the sake of having that blessing. Би л авчи, би л өөрийгөө болгочих гэсэн тийм залбирлыг өөргөөрөө өгж болохгүй гэж. But we should seek to exalt His name for whatever we want to receive. Бид нар юу ч хүлээж авсан, юу ч хүлээж авсан. Яг л бурхан даалдрыг өгье гэсэн сэтгэлээр. A famous theologian, Charles Spurgeon, once said. Charles Spurgeon. Charles Spurgeon гэдэг юм хэлэхдээ there are many bounties or blessings given to us mercifully by God. Бид нар Бурханаас гайхамшигтай нэгүслэр маш олон бэлгүүдийг буюу тэр өрөөлүүдийг хүлээн авдаг. For which we are bound to be very grateful. Энэ өрөөлүүдтэй бид нар маш талархалтай байдаг. But we must not set too much store by them. Store. Yeah. Бид нар маш тэр олон бэлгүүдийг хүлээж авахдаа өөртөө нэг хадгалах галтай өөрөө хураах биш авах ёсгүй маа. We may accept them with gratitude. Бид нар тэдгээр бэлгүүдийг талархалтай хүлээж аваад but we must not make them our idols. Талархалтай хүлээж аваад бид нар өөрсдөө шүтэн юусоо болгож болохгүй маа. Тэ? Alright. Материалын зүйлсийг. Do you know that one sure sign that a believer is growing Sorry? Do you know that Okay, thank you, Tob. We appreciate you. One sure sign that we know that a believer is growing is when he wants to be used by God. He wants to be blessed by God so he can be a blessing to others. So we go to the second point, which is the prayer of expansion. We go back to our text. Jabez called upon the God of Israel, saying, "Oh, that you would bless me and enlarge my border." Jabez asked God for an increase in his land possession. Coming from the tribe of Judah, Jabez led his people occupying a portion of a divided land under Joshua. You can find that in Joshua chapter 13 to 20. 13 to 20. Chapter 13 to 20. Okay. This means that he was asking for more land so that his people can have a larger place to live in. Resulting to more land where it's possible to expand their livelihood as well. So in short,
Jabez prays for the enlarging of his borders so that he can bless his people. Тэр яагаад газар утгаа тий өөзөн та намайг өрөөж өгөөч, хил хязгаар минь өгсөж өгөөч гэж залбирсан бэ гэхээр хил хязгаар минь өгсөж өгөөч гэж хүссэн бэ гэхээр тэр өөрөө газар утгыг аваад өөрийн хүмүүсийг өрөөхийг хүссэн байна. He wants to be blessed so that he can also be a blessing. Тэр биднийг тий өрөөдөг нь тий бусдад өрөөлөд дамжуулаач гэж хүссэн юмас. Амен. We as human beings have a natural tendency to be selfish. Natural. Бидний дүр төрхтэй хаяад амиа хоо бодчих гэдэг ба. And it only takes God's power to compel us to pray for others and be selfless. Тэгээ бурхан юу хүсдэг вэ гэхээр тий амиа хоо хайчих биш бусдад өрөөлөд дамжуулах хүсдэг ба. Let us pray that we would have the same heart of selflessness. Тэгээ амиа хоо хичээхгүй тийм аа. Selflessness. Just like our ultimate example, Jesus Christ on the cross. He was selfless to sacrifice his body for the forgiveness of our sins. Now the third part of his prayer is the prayer for God's presence. That can we go back to that? Oh, that you would bless me and enlarge my border, and that your hand might be with me. This goes to show that Jabez professes dependence on God. Asking His presence is the same as asking for the wholeness of God, His grace, His healing, His wisdom, His power. It takes humility for us to ask for God's presence. Why? Because it's recognizing that you cannot accomplish anything without Him. It is acknowledging that you can only do all things through Christ who strengthens you. So just like a child who always longs to see his or her parents with them. His or her? His or her parents. Just like a child who longs. Do you remember your first day of school? The very first time that you would depart from the presence of your parents. What did you do? Did you cry? Yes. Because not seeing them makes you feel like their presence is not with you anymore. The child in us always longs to see our parents and their presence. That's the same with us. We are God's children. Do we always long for His presence in our lives? Alright, let's go to the next part of His prayer. Oh, that you would bless me and enlarge my border, and that your hand might be with me, and that you would keep me from harm, so that it might not bring me pain. Here, Jabez asked for the protection from moral failure. Because that was the consistent sin of his descendants during that time. So he was asking God to keep him from harm or keep him from evil.
so that he may not Хамгаалж өгөөч. cause any more pain to the people around him, especially to God. Яг тэгвэл Бухны өмнө тэр ард түмнүүд зовж байсан учраас, зүдэрж байсан учраас тийм хүчин зовлон мэдэрч байсан учраас залбирч байсан ба. He was given the name Jabez because his Тэр birth Ябец хэмээн нэрлэгдэхдээ caused pain to his mother. яг тэгвэл ээжтэй маш их өвдөлтийг мэдрүүлсэн учраас Ябец хэмээн нэрлэгдсэн. But because he knew God, Харин тэр Бухныг мэдэж байсан. he's able to ask him Тэр энэ зүйл боломжтой гэдгийг мэдчихсэн. to remove the sting of his name. Түүний нэрэн дээр ирж байгаа тэр те зовлон гэдэг тэр байдал нь алуу болох те энэ хүчингүй болохыг тэр мэдчихсэн байгаа. And God granted what he asked. Тэгээд Бурхан яасан бэ гэхээр Бурхан түүний хүслийг гүйцэлдэж өгсөн байна. Church, the kind of prayer that Jabez had, Тэгээд та нараа бүгдээ залбирлын залбирлын талаар харъя. it cannot be uttered if we do not have a good relationship with God. Бид нэр заримдаа тийм Бурхантай сайн харилцаатай байж чадахгүй. Your prayers show your intimacy with the Father. Тэний залбирал Бурхантай тийм ойр байж чадахгүй тийм. Тийм ойр татна байж. Your prayers show how you pour out your heart before God. Яг л таны зүрхтэй таны залбирлыг зүрхнээс ундран гарч Бурханы өмнө яг ундран гарч байгаа. Just like a friend from whom you're getting comfort from, you're just releasing all the stress, just being honest and being vulnerable. Яг л найз бүхтэй юу болсон, амьдралд нь юу тохиолдсон, дотроо байгаа стресс яг эцсийн өмнө бүгдийг гаргах хэрэгтэй юм аа. Yes, so the summary of our 4 points, do you remember the first one? Тэгээд та нар санаж байна уу би дөрвөн чухал зүйлийг хэллээ. The first one is the prayer of blessing. Ерөөлийн залбирал. That's the second one. Хоёр хэсэг нь болохоор The prayer of expansion, бидний залбирал өгж тэлэх хэрэгтэй. that you may be blessed so that you may bless others. Та нар өрөөгцснөрөө тэр өрөөлийг хүлээж авсараас яах вэ гэхээр бусад хүмүүсүүд тэр өрөөлөө урсгах хэрэгтэй. Third one, the prayer of God's presence, Тэгээд гурав дахь зүйл нь Бурхны оршихуй тантай хамтархаа төлөө залбирх хэрэгтэй. that you may long always for His presence because you know you cannot do anything without Him. Та Бурхангүй бол юу ч чадахгүй шүү дээ тийм. Тэгээд Бурхны оршихуй тэгээд түүнтэй хамт хийнэ гэсэн сэтгэлээр Бурхны оршихуй хүсэмжлэн төвлөрөх хэрэгтэй. The fourth one is the prayer of protection, Дөрөвдүгээр нь болохоор хамгаалтын залбирлыг. because He didn't want His name to be His character. Тэгээд түүний нэр болохоор түүний зам чанар нь дүр төрх юмсан байгаа. Can we all stand right now? Тэгээд бүгдээ хамтдаа босцгоо. Can I ask the music team to come in front? Магтаалын магийг гарч ирээч гэж хүсье. We live in a fallen condition in a fallen world. Бид яг одоо Мосесээс болоод тийм Мосесээс болоод тийм толгойн нэрч гисэн баг дэлхийд амьдарч байна. There are sins, rejection, unloving environment. Тэгээд юм нүгэл тэгээд таныг үл хүлэмжшүүлсэн байдал. Тэнийг би биний хайрлахгүй дэлхийд амьдарч байна. But we also live in the power of Christ. Харин гэхдээ бид нар яаж байгаа хэрэг бас Бурхны хүч чадалтаар амьдарч байгаа юм. Jabez's name means sorrow. Тэгээд Ябцын нэр яасан бэ гэхээр өө гашуу өвдөл гэсэн нэртэй байсан. But we are named Christians Харин бидний нэр юу гэж Христ итгэлт буюу Христчин гэсэн нэртэй бид нар. because we bear the name of Christ, Бид нар яагаад гэвэл Иесус Христийн нэрийг авч явж байгаа who учраас. has undone the curse of sin. So now we are transferred from darkness to light. Тэр гим нүгэлтийг дэлхийн тэр хараалан биднээс зайлуулдаг бид нар гим нүгэлтэй ханхуй дэлхийгээс гэрэлтэй дэлхий рүү шилжин орсон юм. Иесус Христийн нэгүслийн улмаас. Because of His righteousness that has been placed upon us, Түүний зөвхт байдлын улмаас түүний бүх өрөөлөд нь бидний дээр байрлуулсан юм. we can present our requests to the Father with all confidence. Бид нар ааваасаа юм хүсэхтэй, Бурхан ааваас юм хүсэхтэй. Яг л итгэлтэй тэрнийг зүрхтүүлээ түүний өмнө очих. Church, look here. How many times have we prayed for blessings with selfish motives? Ахтуунараа та хэдэн удаа өөрийнхөө тэр хангамжийн төлөө өөрийнхөө тэр хүслийн төлөө
амин хуваа бодсон тэр залбирлуудыг хийж байсан бэ? When was the last time that you prayed to be a channel of blessing to others? Та хизээ хамгийн сүүлдээ би бусдад өрөөл болно гэж залбирсан байна тий. Бусдад өрөөлийн сууг болгон бусдад урсгана хэмээн залбирч өгсөн байна. How much do you hunger for God's presence in your life right now? Та яг одоо тий Бурхны оршуу маш ихээр хүсэмжиж байна тий. Бурхны оршуу. Our focus should always be on the gift giver more than the gift. Тэгээ бид нар юу руу фокуслж анхаарлаа хандуулах хэрэгтэй гэхээр тэр өгөгч рүү анхаарлаа хандуулах хэрэгтэй юм. Бэлэг рүү биш тий. Тэр өрөөл рүү биш. Нөгөөд тэр эзэн рүү анхаарлаа хандуулцгаая бүгдээ. Can I ask everyone to please close your eyes? Тэгээ бүгдээ анцгаж юм. Let us take this time to commune with God. Тэгээ бүгдээ Бурхантай Бурхад өөрсдөө өөрчлөе. Let us come to God and carry the confidence to commune with Тэгээ Him. үнэхээр эзэн юм итгэлтэйгээр ирцгээе тий. Эзэн юм байгаа бүхэн оролцсон. Present all your requests to Him. Тэгээ яг одоо байгаа тэр зүрхнийхээ хүслүүдийг эзэн юм авчирсан. Ask for the purifying of your heart. Зүрх сэтгэлээ ариусгаад зүрх сэтгэлээ эзэн юм цэвэр болгох бүгдээ эзэн юм ирцгээе. That you may also hear His heartbeat. Та үнэхээр Бурхны зүрх юу зохиолдгийг мэдэх болохоор тэр тань ичлэг болохоор And that you may also know His perfect will for your life. таны амьдрал зориулсан тэр төгс хүслийг та ойлгох мэдэх болтугай хэмээн залбирч. He longs to be with you. Тэр үнэхээр тантай хамт өсч байна. He longs to speak with you each and every single day. Өдөр бүр тантай хамт маш дотноор ярих хүсдэг. Ask for more of God in heaven more than asking for what we want on earth. Үнэхээр эзэн юм нэрээ залбирцгаая. Үнэхээр түүний хүслийг асуугацгаая. Халелуя. I'll give you 2 minutes so that you can just pray and just talk to God. Энэ цаг таныг үнэхээр эзэнтэй яриасаа гэж хүсэж байна. Эзэнтэй холбогдоосоо гэж хүсэж байна. God, we want to say sorry. Sorry for not prioritizing our prayer life with you. We are sorry that we forget to call upon your name. We are sorry that we do not realize
энэ зүйлийг тааж мэдээгүй байсан бол эзэн that when we have you, we have everything that we need. эзэн минь үнэхээр та бидэнд байгаа учраас бидэнд бүх зүйл байгаа юм. Help us, God, to focus our eyes on the cross. Эзэн минь үнэхээр бид бүхий л анхаарлаа эзэн таны заалгаар руу анхаарлаа хандуулах та туслаач гэж насгүйж. Let our eyes turn away from the pleasures of this world. Эзэн минь энэ дэлхийн хааллыг хангуул таны хааллыг хахад та туслаач гэж гуйж. Satisfy our hearts with your presence and your word. Эзэн минь үнэхээр таны үгэнд эзэн минь таны оршууд эзэн минь сэтгэл дүүрэн байдлыг авах та туслаач. Purify our hearts, Эзэн God, минь бидний зүрх сэтгэлийг цэвэрлэн угааж өгөөч. that we may have the good motives of our Эзэн минь prayers. бидний зүрхэн эзэн минь зүрх хандлагыг зүрх сэтгэлийг та байрлуулж өгөөч. Increase our compassion. Эзэн минь бидний гал халуун зүрх сэтгэлийг та өрдөж Increase our өгөөч. love for others, Эзэн минь бусдыг хайрлах зүрх сэтгэлийг та өрдөж өгөөч. so that we want to be blessed to be a blessing to others. Эзэн минь би бусдыг хөрөөлийн суган болж ашиглахыг хүсэж байна. Help us, Lord, to turn away from our selfishness. Эзэн минь үнэхээр бид нар өөрийнхөө амин хуваасан, хуульчээсэн тэр байдлыг төлөө хүсэж бус руу өрөөлийг өрсөх хүсэж байна. Lord, in our prayer, Эзэн минь бидний залбирлал we want to have you more in эзэн heaven. минь би тантай хамт тэр мөнхөд тэр диваач хамтаа хүсэж байна. Таны оршууд байх хүсэж байна. More than wanting the gifts here on earth. Эзэн минь дэлхийд өгдөг зүйлсээс илүүгээр эзэн минь та бидэнд зүйлийг өгдөг. Lord, зүйлийг өгдөг. in those times that we do not know what to pray for, Эзэн минь үнэхээр таны we ask for the power of the Holy эзэн Spirit минь би таны ариун сүсийг хүсэж залбирч байна. Таны хүчтэй хүсэж залбирч байна. to supply the words that we can tell you. Эзэн минь та өөрийн үгээр та бидний дүүргэж өгч эзэн минь. Таныг дамжуулахад та туслаач. Lord, you see the deepest parts of our hearts. Эзэн минь та бидний зүрхний гүнд эзэн минь та өөрийн үгийг байрлуулж Есүс. You know us more than anyone. Эзэн минь та бол эзэн минь бидний хүсэх эзэн минь бүх зүйлсээс илүү илээ. Халелуя. And so we kneel down before the throne of grace. Эзэн минь би таны хаан ширээний сэтийг өмнө ирж байна эзэн. We surrender to you, God, all our desires. Эзэн минь та би таны өмнө бууж өгч байна эзэн. Бүхий зүрх сэтгэлээрээ And help us, Lord, эзэн минь та бидэнд туслаач. to just desire you and only you. Эзэн минь зөвхөн таныг хүсгээд та туслаач. We are going to be satisfied in Christ Эзэн минь би Есүс Христэнд сэтгэл хангалуун байх болно. because you're the only one that can Эзэн fill минь the яагаад gap та of our ганц hearts. учраас эзэн минь та өнхий бидний зүрх сэтгэл тэр цорын ганц эзэн болно. Эзэн та алдаршаач. In the name of Jesus Christ. Есүс Христийн нэрээр залбирч байна. Амен.